одоо нөхцөл байдлыг ямар байдалтай байгааг дурдах нь зүйтэй байх. За мэдээж бол засгийн газрууд, улс орны засгийн газрууд ийм одоо арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон хамгийн номер 1 шалтгаан бол одоо сэтгцийн эрүүл мэнд, за захин орчинд үлдэгдэг дээрлэхэлт, за дэлгэцийн донтолтуулан хүүхдийг хохирооч болгож байгаа гэмт хэрэгтнүүдээс хамгаалах шаардлагатай гэж үзсэн учраас ер нь бол засгийн газрууд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлж байна. За тэгээд бас өөр нэгэн тоон судалгаа дурдахад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн тоон мэдээлэлээс үзэхэд за өсвөр насныхны сошиал медиа донтолт дэлхийд даяар хэмжээндээ нэмэгдэж ердөө 4 жилийн хугацаанд 7-оос 11% болтлоо өссөн байх жишээтэй. За мөн судалгаагаар өсвөр насныхан өдөрт дунджаар 5 цагийг сошиал медиа ашиглахад зарцуулж байна. За мөн сошиал медиаг өдөрт 3 болон түүнээс дээш цагаар ашиглах нь сэтгэл төвшөлт болон сэтгэл готролд орох магадлалыг эсэгдэг болох нь судалгаагаар одоо тогтоогдсон байна. Тэгэхээр саяны ярьсан одоо Facebook-ийн шүүх хуралтай холбоотой олон жишээнүүдийн одоо нэхэмжлүүдийн гол суурь шалтгаан нь бол энэ болж байгаа гэсэн үг шүү дээ. За мөн сошиал медиа донтолттой өсвөр насныхны амиа орлого талаар бодох эсвэл тийм үйл гарах магадлал энгийн хүүхдээс 2-3 дахин их байдаг гэсэн ийм судалгаа байд юм байна.